За улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам 12 сарын 31-ээс өмнө намын их хурлаа хийж дүрмийн өөрчлөлтөө ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар улсын дээд шүүхт нэг л нам дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүй зочдын цагаар сэтгүүлч Алтан хоёрыг хүргэнэ. Тэгэхээр баярлалаа. Орой минь төргийн үзэгчтэй тандаас орой минь төргий. Тэгэхээр улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд бол одоо өөрсдийнхөө намын их хурлыг хийгээд дүрмийн өөрчлөлтүүдэд улсын дээд шүүхэд одоо ирүүлэх ёстой. Одоогоор ер нь хэдэн нам улсын дээд шүүхэд одоо бүртгэлээ ирүүлээд байгаа. Энэ талаар мэдээлэл хүргэж. За улсын дээд шүүхэд одоо улс төрийн намуудаас 37 улс төрийн нам бүртгэлтэй байгаа улсын дээд шүүхэд. За эндээс одоо 16 нам улсын дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр ирүүлж байна. За эдгээрээс одоо дийлэнх нь эргэж буцаж байна. Дүрмийн өөрчлөлт хуулийн шаардлага хангахгүйгээс бас буцаж байна. За нэгээс 5 хүртэл удаа буцсан улс төрийн нам ч гэсэн байна. Дүрмийн өөрчлөлтөө ирүүлсэн намуудад бол одоо улсын дээд шүүхээс ямар хяналт тавиад ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэний үндснээр бол одоо тухайн намын өөрчлөлтийг бүртгэсэн гэж үздэг. Энэ талаар хуулийн процесс талаас нь тайлбарлаж өгвөл. За улс төрийн намын тухай хуулинд зааснаар улсын дээд шүүх улс төрийн намын бүртгүүл хөтлөх журмаа шинжилэн баталсан энэ журам мөрдөж ажилдаг. За энэ хууль болон журамд зааснаар улс төрийн намын одоо дүрмийн өөрчлөлтийг улсын дээд хүлээж аваад одоо бүртгэлийн алба анхан шатны бүртгүүлэлтийг үзэж шалгаад тэгээд аль нэгэн танхимд хуваарлагдана. Тухайн танхим бол одоо хуулийн заасан шаардлага дүрмэнд бүрэн тусч үгүй гэдгийг шалгаад хэрвээ одоо алдаа зөрчил байна гэж үзвэл буцаана. За энэ агуулгын хувьд бол одоо бас нийт хөгжин оролдооноор хэлцүүлэх боломжтой гэж үзвэл нийт хөгжин оролдооноор хэлцүүлээд тэгээд дүрмийг одоо бүртгэхүүгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэдэг байна. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ, нэг нам одоо 4-5 удаа буцах тохиолдол гардаг гэсэн. Ерөнхийдөө одоо тухайн намуудын зүгээс яг дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхдээ яг ямар алдааг гол төлхөө харгаад идэв юм бэ? За намуудын хувьд дүрмдээ одоо хуулийн тусахаар заасан тодорхой зүйлүүд байгаа. Ялангуяа одоо намын дараагийн асуудал, намын дараагийг сонгох, чөлөөлөх, хоцруулах холбоотой асуудлууд байна. За мөн намын одоо бүтцийн байгууллагууд байдаг. Намын эрх хэрэгтэй байгууллага, гүйцэтгэгчтэй байгууллага, хяналтын байгууллага, төлөөллийн төв байгууллага гэдэг энэ байгууллагуудынхаа эрх хэмжээг загаас гадна энэ бүтэц бүрэлдэхүүний асуудал их чухал байгаа. За хуулинд бол энэ эдгээр байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүнийг одоо хуулийн 12-ын 7-д одоо намын одоо дэд байгууллагын бүр эрхийн асуудлаа гэдэг ингээд засан байхад энийг дүрмэн дээрээ төлөөллийн төв байгууллагуудаараа шилжүүлэн заадаг ч юм уу эсвэл одоо хүн бүрдүүлэлтийг нь одоо төлөөллийн төв байгууллага руугаа шилжүүлэн заах ч юм уу энэ одоо алдаа зөрчлийг бас нийтлэг гарч ийн. За мөн намын санхүүжилтийг хуваарлахтай холбоотой зохицуулалтыг заавал одоо дүрм зааж өгнө гэдэг ингээд хуулийн заасан байтал нам энэ дээрээ ямар нэгэн зохицуулалтыг хийхгүй орхигдуулах одоо алдаа бол нэлээх түгээмэл гарч ийн л да. За мөн одоо намын гишүүнчлэлээр ихэвчлэн одоо гишүүнийг төтөлзүүлэхтэй холбоотой гишүүн элсүүлэх журмууд дээрээ бас дүрмэн заана гэж байждаг. Гэтэл одоо намын гишүүнийг төтөлзүүлэхэд одоо хугацааг заахгүй хэн ямар субъект нь тийм ээ одоо намын аль байгууллагаасаа энэ асуудлыг шийдвэрлэх юм бэ гэдгийг дутуу заах ч юм уу. Тэгээ энэ бүхэн яагаад одоо хуулийн заавал зохицуулахаар заачаад байгаа юм гэхээр энэ эргээд нам дээр маргаан өсвөл нам одоо дүрмээрээ хуулиараа дотооддоо үнэгээ шийдвэрлэх болцоог болчих гээд байгаа юм. Энэ болцоог болох юм бол шүүхэд хандна. За шүүхэд хандлаа гэж шүүхээс шийдвэрлэх болцоог болно. Яагаад гэвэл улс төрийн намын тухай хуулинд болохоор тодорхой энэ харилцаануудыг дүрмээр зохицуулна гэд заасан хуулиндаа ямар нэгэн зохицуулалт байхгүй. Одоо компани тухай хуулинд ихэд жишээлбэл одоо намын дүрмэн заагаагүй бол хуулиар зохицуулсны дагуу шийдвэрлэнэ гэж байж байгаа шүү дээ. Гэтэл энэ улс төрийн намын тухай хуулинд бол хуулинд нь тэр зохицуулалт нь байхгүй учраас дүрмээр зохицуулахаас өөр аргагүй. Ийм учраас улсын дээд шүүхээс яг энэ шалгууруудыг хатуу баримталж байгаа. Тэгэхээр улсын дээд шүүхээс бол одоо тухайн намуудыг номуудын дүрмийн өөрчлөлтийг хүлээж авахдаа ер нь намуудад хууль эрх зүйн туслалцааг хэрхэн үзүүлж ажилт юм бэ? Мэдээж бас намуудын тал дээр бол хууль эрх зүйн тал дээр бас алдаа гарах тохиолдол бас зөөнгүй байдаг байна. Тэгээ хуулийг ойлгож зөв хэрэглэнэ гэдэг бол өөрөө бас яригтай л да. Тийм учраас улсын дээд шүүхийн хувьд бол эцсийн шийдвэрийг нийшгэж уурлаар гарч байгаа шүү дээ. Гэхдээ танхим болон манай тамгын газраас энэ дээр
бас мэдээллүүдийг өгөх, хилцүүлэг хийх бас хэд удаагийн ажлуудыг зохион байгуулсан сонгуулийн ерхий ороод хамтран. За намууд бол энэ дээр бол нэг 50-60% нь бас эрцтэйгээр оролцож ирдэг. Тэгээд энэ уулзалт хилцүүлгүүдээр бас энэ хуулийн заалтанд ойлгомжгүй байгаа ч юм уу дүрмэндээ одоо яаж тусах ивэ болохгүй байгаа энэ асуудал дээр бол бас зөвлөгөө мэдээллүүдийг авах яг энэ уулзалт орлын үеэр түүнээс биш одоо энэ дүрмдээ ингэж заагаад ирээ гэж тодорхой чиглэх боломжгүй. Яагаад гэвэл тэр тухайн намын дотоод асуудалд бас улсын дэд шүүгч бай хөндлөнгөөс бас оролцох боломжгүй. Намын их хурлаараа намын дүрмийг баталдаг учраас энэ дүрмээ хуулинд нийцүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгэхээр одоо 12 дугаар сарын 31 гэхээр өнөөдөр бол ерөнхийдөө 20 хүрэхгүй хоног баг үлдэж штэ. Тэгэхээр үлдсэн 10 гаруй намуудын хувьд бол одоо энэ хугацаанд амжих боломжтой юу? Энэ тал дээр ер нь амжихгүй тохиолдолд яах вэ? За хугацаанда амжих асуудал байгаа. 1 жилийн хугацаанд ингээд бүх намууд маань ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын дэд шүүх бүртгэлтэй 37 намаас 16 нам бас дүрмээ эрүүлж бүртгүүлэх тал дээр идэвхтэй хамтар ажиллаж байгаа гэж би хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ одоо 12 сарын 31 гэдэг хугацаа бол төгсөж энэ хугацаанд бас хурлаа зарласан намууд байна. За энд эрдсэн бүртгүүлэхээр эрүүлсэн байгаа намын дүрмүүд маань бас төрөөчөөсөө бүртгэгдэж байна. Өнөөдөр иргэний оролцооны нэгдсэн нам нэг нам одоо бүртгэгдсэн байж байгаа. За тэгэхээр хуулийн хугацаанд багтаж дүрмийн өөрчлөлтөө эргүүлээгүй бол тухайн намын хувь заяа ер нь цаашид ирэх үгүй. Энэ тал дээр ер нь хууль эрх зүйн ямар зохицуулалт байгаа вэ? Хуулийн дөөрөө энэ заалт маань үр хүлээлгдсэн заалт байгаа. Намууд 12 сарын 31-ний дотор улсын дэд шүүх дүрмээ одоо бүртгүүлэхээр ирүүлсэн байна гэдэг маань хугацаа заагаад үр хүлээлгэж өгсөн заалт байгаа. За энэ бол өөрөө дүрм гэдэг маань өөрөө хуулийн одоо зохицуулалтаа тэнцвүүц одоо зохицуулалтуудыг тэр тухайн намынхаа хувьд одоо хууль шиг мөрдөгдөх ийм одоо эрх зүйн баримтж байгаа учраас энэ дүрмийнхаа өөрчлөлтийг хийх бол үүрэгтэй. За энэ үүрэг зөрчигдөхөд хуулинд бол тухайлан заасан одоо байхгүй ч гэсэн тухайн намын төлөвшил хөгжилтөд бас их одоо үр дагавартай дараа дараагийн сонголт оролцох намын гишүүдийн итгэл үнэмшил тухайн намын нэр хүнд нам өөрөө улс төрийн үйл ажиллагаанд одоо идэвхтэй оролцдог төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцдог тиймээс үндсэн хуулиар үлээсэн тодорхой одоо иргэдийн эвлэлтний эрх нэгдэх ардчлалын баталгаа болж байгаа институт учраас энэ намууд маань энэ дээр бас хариуцлагатай хандж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирж ярилцсан танд баярлалаа. Манай зочны цаг үгээр өндөрлөж байна.